Та сөөргөтэй юу? Сөөргө нь ходоод гизний агуулмж, улаан хоолой, тэр байтугай чих хамар хоолойд хүртэл ордог буруу урсгал юм. Энэ үед цээж хорсох, ам гашуурах, хатах, хоолой торж горох зэрэг олон янзын шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд энэ нь ходоодны хүчил ихснээс биш, харин улаан хоолойн хунигч булчин суларснаас болдог. Ходоод улаан хоолойн дунд байрладаг хавхлаг хэвэн ажиллахгүй бол хүчил буцан орж ирсээр л байх болно. Сөөргөн зөвхөн нэг төрлийн хэлбэртэй биш, олон төрөл байдаг. Тухайлах юм бол цусны сөөргөө, хүчиллэг сөөргөө, шүлтлэг сөөргөө, шүнийн сөөргөө гэх мэт. Та им ууж болно. Гэхдээ им ууснаар зовирыг дарж болох ч шалтгааныг арилгаж чаддаг. Хэрэг та энэ асуудлыг удаан хугацаагаар эмчлэхгүй орхивол энэ нь явандаа улаан хоолойн өрөвсөл шарах, цаашлаад хорт хавдарч үүсэж болзошгүй. Сөөргөөг эмгүү ангаах, амьдралын хэм маягаа засах, амжилттай хэрэгжүүлж болох олон аргуудыг бид танилцуулсан. Манай Facebook хуудасна эхлүүлж байгаа сөөргөөг эмгүү ангай 30 хоногийн аялалд та бүхнийг урьж байна. Тэгэхээр та өөрт хэрэгтэй цуврал, зөвлөгөө мэдээллүүдийг хүлээж авах боломжтой. Өнөөдрөөс эхлээд ходоод улаан хоолойгоо хамгаалах аялалд хамтдаа гарцгаая.